одоо шарын шашны тухайн үеийн одоо гэлэг-багийн одоо шашин буюу одоо шарам алгайтны одоо шашны одоо тэргүүн одоо болж ирсэн 3 дугаар одоо Далай лам Соном жамсыг одоо залж ирж, за Далай лам гэдэг одоо цолыг өргөж, за төвдийн одоо шашны урсгалуудын дотроос бол шарам алгайтны одоо шашны буюу гэлэг-багийн одоо урсгалыг одоо монголчууд бол хүлээн авсан. За энэ бол Монгол оронд одоо 3 дахь дэлгэрэлт байсан гэж ингэж заа дамдангавж үзсэн байдаг. 15 одоо нас өдөр хүртлээр бол өөрийнхөө одоо амдуу нутагтаа за цорж дондоо өрөнчин гэдэг одоо ламын дэргэд бол одоо бурхны номонд одоо суралцж байгаад, тэгээд нэлээд одоо бурхны номонд бол маш их одоо авьяастай. За оюун ухааны хувьд бол ер нь гайхамшигтай одоо өгд юм гэдг нь бол мэдэгдсэн учраас, за тэгээд өөрийнхөө одоо зөвхөн одоо амдуу нутагтаа бол тэр хүний одоо ном эрдэм одоо үзэх тэр одоо шаардлага бол бүрэн одоо хангахдахгүй байсан. За тийм учраас бол төвдийн одоо тэр бурхан шашны эрдэмтэн мэрэгдийн одоо уурхай болсон үнцэн буюу одоо төвдийн төв нутаг руу бол одоо ном эрдэм судлахаар бол 16 одоо сүдэртэйдэн бол явсан одоо байдаг. За тэгээд одоо төвдийн одоо төв нутагт очоод, тэгээд олон одоо хийдүүдээр тухайн үед бол Буддын гүн хааныг одоо наривчсан судалдаг байсан. Сампува, Деважин, Сажа, Радын тэргүүтэй одоо хийдүүдэд бол одоо хийдүүдээр одоо явж, тухайн үеийн одоо хамгийн одоо эрдэнэтэй, хамгийн одоо шилдэг одоо лам багш нараар бол дээдийн номыг одоо хөтлүүлж, ингээд бурхны шашны маш одоо гүн гүнзгий одоо мэдлэгийг одоо авч, за түүнийгээ одоо эргээд олон шавнартаа одоо хүргэснээр бол өөрийнх нь одоо алдар нэр, за тэгээд хүрээлэл тэр эрдэм мэдлэгийнх нь одоо гайхамшиг бол төвд орон даяар бол дэлгэрсэн. Энэ одоо богд зонхоо ламын одоо өшөө гайхамшигтай бол олон зүйлүүд бий. Тэрэн дундаасаа одоо ном бүтээлийг одоо төөрвөх, ном бүтээлийг одоо судлах, тэр одоо нэгэсэндээ одоо тэр бурхны шашны одоо ном судлах одоо судалгааны тэр арга барилыг бол одоо одооныхоор бол академик төвшөнд одоо гаргаж ирсэн гэж ингэж одоо хэлж болно. Яагаад гэвэл богд лам одоо тухайн одоо номыг бол ингээд төөрвөх та одоо тэр номыг одоо ном зохиолон одоо бичгтээ өөрийнх нь одоо арга барил бол маш их одоо гайхамшигтай байдаг. Их бодмөрийн зэргийг одоо бичсэн одоо арга зам нь гэхэд бол их сурвалж руугаа одоо маш их одоо хандсан байдаг. Тэ тухайн үед бол төвдийн одоо зарим одоо урсгалд бол яг хөхтэй зэрэг бол зөвхөн одоо дотоод сэтгэл, өөрийнхөө одоо мэдрэмж, тэгээ тэр одоо дотоод сэтгэлдээ ямарваа нэгэн утгыг одоо мэдэрсэн тэр одоо мэдрэмжээ одоо гүр дуулал болгож одоо гаргаж ирсэн. За тэгээд одоо тэрийг одоо бусдад одоо дамжуулах ч байдаг юм уу. Тиймэрхүү жишээний одоо зүйлүүд бол бас нэлээд одоо байсан гэж ингэж одоо үзэж болно. За тэр юм нь бол юу гэхтэй зэрэг бол одоо тухайн хүний одоо өөрийн одоо яг тэр мэдэрсэн юмыг бол хичнээн одоо сайхан одоо уянга яруу үгээр одоо томьёолсон ч гэсэн дараагийн хүн хүлээж авахд бол яг тэр хүний одоо мэдэрсэн шиг одоо хүлээж авна гэдэг бол одоо хэцүү юм. За тийм учраас бол яваандаа бас ингээд зарим юмнууд, утга санаанууд бол ингээд бүдгэрсэн зөвхөн одоо уянга яруу одоо гоё үгээр одоо үгээр одоо хэлэх тэр юм тал руугаа одоо яваад ингээд үндсэн утга санаа бол жоохон бүдгэрсэн гэж ингэж одоо ойлгож байна. За тэр бүгдийг бол одоо эргэж одоо сэргээхийн тулд бол богд зонхоо ламын одоо нэг юмны бол дандаа одоо их сурвалж руугаа одоо хандсан байдаг. Жишээлх юм бол их бодмөрийн зэрэг дээр бол ямарваа нэгэн утга агуулгыг номлохдоо эхлээд бурхан багш судрынхаа ёсонд ч юм уу, тантрынхаа ёсонд ч юм уу яг энэ юмыг одоо юу гэж номлосон бэ? Жишээлх юм бол судрын номонд энэ одоо утга санааг юу гэж одоо хэлсэн бэ? Тантрынхаа номонд энэ утга санааг юу гэж хэлсэн бэ? За бурхан багш ингээд судар тантартаа ингээд айлтсан юмыг бурхан багшийн дараа үеийн энтхийн одоо эрдэмтэн мэрэгдүүд, жишээлх юм бол одоо нагарж унаа юу гэж үү, тийм ээ, чандраа гэрди одоо юу гэж айлтсан байна, асангаа юу гэж айлтсан байна, басуу бандаа юу гэж айлтсан байна гэж тухайн үедээ одоо энтхэгт одоо бүхий л цаг үеийн одоо энтхийн одоо бандитаа нарт одоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм одоо хамгийн алдартай, за зарим нь одоо бурхан багшаас хүртэл иш бошиг одоо лүндэнтэй тийм одоо бандитаа нарын
тэр одоо шалгарсан тэр одоо номлолуудыг бол их сурвалж болгож энэ энтхийн бандитанаар одоо энийг бас ингэж үзчихээ, ингэж номлож байжээ гэж